Хай. Нани? Цаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр 9 сард хичээлийн анхны өдөр гэдэг бичлэгэн дээр арьс арчилгааны бичлэг хийх үү гэж асуучаад амар удаацсан. Тэгээд одоо тэр бичлэгээ хийх гэж байна. Мэлэн хойлог мэдрэл муутай царай гаргахыг ангаараа харж. Энэ дээр өглөө оройны арьс арчилгаа тэгээд асуусан хэдэн асуултуудыг нь яг санаж байгаагаа одоо хариулаад явчих. Миний арьс бол ерөнхийдөө бол холимог, хуурай, имзэг. Яг ингээд 100 болонгууд амар ингээд хөлөрж юу яадаг, ойлий болдог. Тэгээд өвөл болонгууд амар хуурайшаад арьс нь хуураад улаадаг. Хамаагүй хүчтэй жортой юм хэрглэжэнгүүд бас ингээд улаагаад тэгээд халуун үүтэнд бас амархан улаадаг нэг тиймэрхүү арьстай байхгүй юу? Тий. За тэгээд шууд өглөөний арьс арчилгаанаас эхлэе. Өглөө босонгууд ингээд хамаагүй өчигдрийн унтсан, түрхсэн тос тэгээд ингээд шүндингөө ингээд наалцсан бөхөр байгаа шүү дээ. Тэд нарыгаа угааж цэвэрлдэг байгаа. Тэгтээ CeraVe-ийн ийм foaming facial cleanser normal to oily skin гэдэг цэвэрлэгчийг хэрэглэдэг байгаа. Тэгмүүд энэ нь болонгууд гарахтаа гелээр гардаг. Тэгээд устай холонгууд ингээд хөөсрөөд юу болчдөг. Тэгээд энэ oily skin-ийнх нь авсан учир нь би өөрийгөө тэр үед oily skin тэгж боддог байсан. Гэхдээ ер нь бол хэрэглээд энэ бол бүхэл төрлийн арьсан таарах юм шиг санагддаг. Яг ингээд угаасны дараа амар ингээд таталтаад байдаг заваа цэвэрлэгчнүүд байдаг шүү дээ. Тийм цэвэрлэгч биш. Угаасны дараа энэ болонгууд нүх бүгэлдгүү niacinamide дагуулсан fragrance free хуурай шулдгүү ер нь gentle skin cleanser. Oh yeah. Зөвлөгөө номер 1. Нүрээ угаачаад бити нүрийн альчуураар арчиж байгаарэ. Арчихгүй өөрөөр нь ингээд хатаавал арьсан дайгүй сайн байдаг. Окей. Араас нь Сүнжон тонер гэдэг ийм тонер хэрэгэлдэг. Энэ болонгууд арчдаг биш зүгээр шингэдэг тонер. Тэгээд илүү дутуунд их батганы эсрэг ч юм уу, хүчлийн эсрэг нэг тийм олон үйлчлэг байхгүй. Зүгээр ингээд ус шиг ийм шингэн тонер байдаг. Тэгээд энүүгээр сайхан шавшаад сайн яачдаг. Шавшдаг. Зөвлөгөө номер 2. Ер нь бол өглөө босоод гэрээс гарахгүй ч бай, гарсан ч бай дараа нь түрхэх юмнуудыг тонер нь бэлдэж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тонерыг арчхаар шал ийм илүү үрээд байгаа шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол дандаа шингээж түрхдэг тонероо. Тэгээд араас нь болонгууд гэрээс гарахгүй өдрийн бол хамгийн сүүлийн step. Энэ болонгууд daily moisturizing lotion гэдэг нь түрүүний угаагчтайгаа адилхан брендийн ийм тос нь бүх төрлийн арьсанд яаж болдог. Тэгээ илүү дутуу нүх бүглөөд байдгүй тослогтуулдаггүй. Тэгээ арьсан дээр ингээд шууд шингэдэг амар усан шингэн бүтцтэй. Тэгээд гэрээс гарахгүй өдөр бол ер нь ингээд болдог. Яг гэрээс гадуур гарахаар өдөр болвол энэний араас нарны тосоо төрхдөг. Тэг энийг нь бол ер нь бол ойр зур гарахтаа энийг яг чухал өдөр бас амар шингэн ер нь бол арьс Oh my god. Тэгээд энэ болохоор санкад гэж жэлэн тосоогоод. Тэгээд ер нь бол өглөөний арьс арчилгаа бол ингээд дуусж байгаа. Хамгийн эхлээд ийм мицел чинь одоо юу лээ? Мицел юм байна. Би мицел гэж уншдаг шүү дээ. Voy a la playa, había subido la marea. Ийм мицел усаар нөгөө нэг түрхсэн нарны тоос, маскара энтрээ арилгадаг. Шууд хөвөн чингээж агаад тэгээ энүүгээр цэвэрлчээд тэгээ энэ цэвэрлэгчээрээ цэвэрлждэг. Ер нь бол ингээд давхар цэвэрлж байгаа учраас double cleansing буюу бүрэн цэвэрлж байгаа юм л та. Энүүгээр яг гадах бохирдлоо арилгачаад энүүгээр доторх бохирдлоо арилгаад ингээд цэвэршнэ гэсэн үг. Нани? Тэнгүүд яг өглөөний хотойгоо адилхан угаасныхаа дараа тоноор түрхээд тусаа түрхдэг байгаа. Ер нь бол яг арьс арчилгааны хувьд нь бол ингээд дуусч байгаа. Нэмж түрхдэг зүйлсүүд гэвэл ийм castor oil хөмсөс ормоосондоо түрхдэг. Уруул өнгөлөгч байдаг штэ олон юм жимс юмстэй. Тэр юм надаа ингээд чийгшүүлэхгүй бүр хатаагаад идэв шиг санагдаад байдаг байхгүй ингээд түрхсний дараа нэг сонио амттай сонин уруул өнгөлөгчнүүд байдаг штэ. Гатаагүй уруулны ганц ч уруул очиж. Миний уруул гатсан байна штэ. Булбарын уруулны ганц нууц жорвол
Vaseline байгаамаа. Oh my god! Vaseline жоохон заваасаас өвдөж магадгүй заваан чашиг. Vaseline-ийг яг унтахтай амар зузаан төрхөд хонолж өглөө нь уруул амар гоё болцсон сэрдэг. Миний айрс нөгөө нэг хуурай талдаа тэгээд хаяал нэг таслагддаг болохоор батг бол ер нь ойр ойрхон гардггүй. Тэгээд батг гарцсан үе байх юм бол ийм батг хатаагч төрхдөг. Энэ манай ихчихгүй юу? Тэгээд би туудахгүй юу? Тэгээд энийг яг унтахтаа л нэг жоохон нэмгэн төрхдөг. Тэгэнгүүт өглөө нь ингээд хатаа зүгээр болцсон сэрдэг. 14 хоногт нэг удаа ийм гуйжуулагчаар гуйжуул. Энэгээр хаяал нэг гуйжуулдаг. Жоохон арьс чинь халтар харагдаад байвал нүгээр гуйжуулж болно. Гуйжуулахаар ингээд цагаардаг байгаа. За. Би хэдэн 7 хоногийн өмнө асуулт суучаад тэгээд тэрийг хариулт бичсэн комментуудтай байж байгаагаар оролцож байгаа санаанд устгацсан. Тэгээд одоо яг зөвхөн санаж байгаа дээрээ хариулчихъя. Батг гардаг дөрөв хэлсэнчлэн нэг сүртэй батг гардаг болохоор би батгаа ачилж мэдэхгүй баггүй юу. Батг хатаагч аваад түрхэж болно. Эсвэл үнэн батганы патч байдаг шүү дээ. Тэрийг ингээд наагаад явчихад ер нь бол зүгээр байдаг. Яг цагаарах гэсэн байсан. Би бол энэ бол бичлэгэн дээр бол би нэлээд улаан цагаан харагддаг байх. Гэхдээ би 100 бол маш их харалдаг байгаа. Тэгээ төрөлхийн бор арьстай бол угаасаа цайрна гэж байхгүй. Яг нөгөө нэг 100 төлөгдөлтийн борлолт харлалт байгаа. Тэдрийг бол зүгээр миний бодлоор ийм гуйжуулагчаар гуйжуулаад тэгээд маск сайн тавиад байвал 7 хоног болгон тэгж тавиадах юм бол гайгүй турах гэнэ. Гайгүй цайрах юм болов. Тэгээд энэ бичлэгтэй хамтдаа байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр юу үзмээр байгаагаа доор бичээрэй. Энэ бичлэгийг дуусгахаас өмнө яг одоо энэ доор байгаа улаан өнгөтэй subscribe гэсэн бичгийг дараад хажууд л хонхыг нь итгэжүүлээ. Ooh, yeah, get it, I guess. Энэ бичлэгэн дээр лайк дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяртай.